Айманахан галзуу кино сувагтаан тавтай морил. За энэ удаад бүрэгхэн ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2013 онд гарч байсан Thor: The Dark World. За ямар ч хэдүүлээ Marvel-ийн цувралаа үргэлжлүүлцгээе. Thor-ын энэ ангийг яриад тэгээд Marvel-ийн дараагийн цувралууд маань 2025 онд орж амжихгүй болох нь тэгэхээр яах нь хэдүүлээ 2026 онд Marvel-ийн цувралуудаа үргэлжлүүлэх нь байна шүү. За тэгээд энэ галзуу киноны тайлбарыг Unitel-тэй хамтран хүргэж байна. Unitel-ийн хэрэглэгчид маань он солигдохоос өмнө утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй болоорой гэж. Та нар маань тэгээд subscribe дарж амжааг болсаа бадраад адарцсангууд маань лайк гэдэг дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. За энэ галзуу киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. Асгардын хаан Один хэдэн мянган жилийн өмнө болсон нэг аимшиг тулааны талаар дурсан ярьж байгаагаар кино эхэлнэ. Тухайн үед дэлхийн ертөнц бүхэлдээ түнэр харанхуйд автсан байж Малаки тэр өдөрдүүлсэн харанхуйн эльфүүд олон зуун жилийн туршид сансар огторгуйг захирсан байна. Асгардын хүчрхэг хайрам тэдэнтэй ширүүн тулдаж байлаа. Гэвч 9 гариг дээр нь давхцах үед энийг хүлээж байсан Малакид химжээлжгүй сүрлийн эртний хүч болох Идрийг чөлөөлсөн юм. Гэвч Асгардын дайчид тэрний гараас Зевсгийг нь салгаж чадсан. Ингэснээр үхлийн Зевсгээ алдсан харанхуйн эльфүүд шийдвэрлэх тулаанд ялагдсан юм. Эрхэм дайцаа, Идрийг яах вэ? Үүнийг устгах уу? Үүний хүч дэндүү их учраас бид хүссэн ч устгах чадахгүй. Тиймээс огторгуйн хаанигтай хэний ч олохооргүй газарт гүн гэгчин нүү. За одоо цаг. Нью-Йоркийн төлөөх ширүүн тулааны дараа Thor Loki-г баривчилж гавлж гинжлээд Асгардд авчирчээ. Тэгээд тэрнийг Один хааны өмнө авчирсан. Один хаан тэрнийг хатуу зэмлэн буруушааж бүх насаар нь Генданд хорихоор шийддэг. Чиний явсан газар бүрд дайн, сүйрэл, үхэл дагаж явдаг. Энэ бүхэн зүгээр Loki хаан сэнтэд суухыг хүссэн учраас тэр. Хэрвээ би чамайг үрчилж яваагүй бол чи энд намайг үзэн ядаа зогсохгүй байх байсан. Чиний одоо хүртэл амьд яваад цорын ганц шалтгаан бол Фрика. Гэхдээ чи тэрнийг дахиж харахгүй. Учир нь чи үлдсэн амьдралаа Генданд өнгөрүүлнэ. Тэгээд та намайг Генданд ялзарч байх зур Thor-ыг хаан ширэнд цуулгах уу? Хэрвээ тэр чиний үүмүүлж хайсан 9 хаанд улсыг цэгцэлж чадвал тийм ээ. Тэр хаан болох болно. Энэ үеэр Thor найзуудынхаа хамтаар Ванахейм улсад тулалдаж байлаа. Магадгүй бид дараагийн удаад томоос эхэлж байх хэрэгтэй юм шиг байна. Бид 9 хаанд улс даяар амар тайвныг тогтоолоо. Чи энд ард түмэнтэйгээ үлдэж болно. Хаймдал би бэлэн байна. Thor-ыг нутагтаа буцаж ирэхэд Один хаан тэрнтэй уулзаж Thor-ын ачаар 9 хаанд улс даяар инх тайван тогтсныг хүлээн зөвшөөрлөө. Бас Thor-ын эвдэлсэн Bifrost-ыг одоо бүрэн зассан гэдгийг хэлж тэрнийг найз нөхөдтэйгөө нэгдэж ялалтаа тэмдэглэн баярлаж сэнгэхийг зөвлөнө. Энэ үеэр дэлхий дээр Jane Foster Thor-ын талаар судалгаагаа шаргуу хийсээр байлаа. Jane-ийг Thor-той хамгийн сүүлд уулзснаас хойш 2 жил өнгөрсөн байна. Нэг өдөр Jane-ийн найз Darcy тэрнийг нэг орхигдсон талбайд авчирлаа. Тэнд нэг хэвийн бус зүйл болоод байгааг Darcy мэдсэн байна. Тэднийг очиход хэдэн хүүхэд тэнд тоглож байлаа. Хүүхдүүд тэдэнд нэг хачирхалтай зүйл олсон гэдгийг хэлээд тэднийг дагуулж нэг газарт очисонд тэр хүүхдүүдийн нэг тэнд зогсож байсан том аврын машиныг ганц гараараа өргөж орхино. Тэгсэн тэр машин өөрөө агаарт хөвж хажуу тийшээ эргэдэг. Дараа нь хүүхдүүд тэднийг нэг шатан дээр аваачаад доош лонх шидэж үзүүллээ. Тэгсэн нөгөө лонх унж байснаа агаарт уусч алга болсноо удалгүй дээрээс нь унаад ирнэ. Тэр хаваас илэрч байгаа долгион Thor-ыг анх дэлхий дээр ирж байх үеийнхтэй адилхан байгааг анзаарсан Jane тэр хавийг судалж үзэхэр шийдээд төхөөрөмж дээр нь зааж байгаа дохиог дагаж явсан ч удалгүй хүчтэй салхи босч тэрнийг чирсээр нэг харанхуй газарт авчирдаг. Тэнд авраг том ханан завсар нэг улаан зүйл гэрэлтэж байхыг Jane олж харлаа. Тэр зүйл юу болохыг сонирхсан Jane-ыг ойртоод очтол тэр зүйл Jane-д хүрсэнд Jane удалгүй ухаан алдаж ундаг. Тэр улаан зүйл нь Thor-ын өвөөгийн олон мянган жилийн өмнө хинч олохгүй газарт нуусан байсан Итер байлаа. Энэ үеэр өмнө нь Итерийн хүчээр сансар огторгуйг захирч байсан харанхуйн эльфүүдийн толгойлогч Малакид нууц өргөндөө олон мянган жил унтсан гүн нойрноос сэрлээ. Олон мянган жил ашиглагдаагүй Итер эдэвгцсэн учраас тэр ингэж гэнэтсэрсэн байж. Би эндээс 9 хаанд улс 10 их найд хүнийг харж чадна. Тэр хэрвэн угаалаг эмэгтэй байна лээ. Тэр ч бас ертөнцүүдийн давхцлыг судалж байгаа. Гэхдээ энэ удаад би тэрнийг харахгүй байна.
Жэйнийг ухаан ороход тэр эзгүй барилга дотор хэвтэж байна. Жэйн, чи хаашаа алга болчихвоо? Чи цагдаа дуудаагүй үсттэй. Цагдаа ирүүл дараа нэг л мэтгэд шилдэнхэн ирэх болно. Чи бүтэн 5 цаг алга боллоо штэ. Юу? Энэ үеэр Жэйн өөрөөс нь холгүйхэн Тоор ирчихсэн зогсож байгааг харлаа. Тоорч тэрнийг хараад хурж ирнэ. Чи хаана байсан юм бэ? Чи өөрөө хаана байсан юм бэ? Хаймдал чамайг олж харж чадахгүй байсан. Би чиний намайг орхиод явсан тэр газарт л байлаа. Чи эргэж ирнэ гэж хэлсэн биз дээ. Тийм ээ. Гэхдээ Вайфрос эвдэрчихсэн юм. Би чамайг зурагтаар харсан. Чи Нью-Йоркд байсан биз дээ. Тэгсэн цагта та түр наашаа ирэхгүй юу? Гараа өргөд хоошоо бол. Тоор Жэйнийг Асгардд авчирсанд Одон хаан дургүй байлаа. Тиймээс тэрнийг харалтаа дэлхий рүү буцаахыг шаардна. Гэвч Асгардын хоёр дайчин Жэйнийг гаргах гэсэнд Жэйний биеэс ялгарсан хүчтэй долгион тэднийг хол шидэгтэл цохиж орхилоо. Энийг харсан Одон хаан тэрний биеийг анхааралтай шалгаж үзээд Итер гэх маш аюултай зүйл тэрний биед шингэсэн байгааг олж мэддэг. Тэгэд Одон хаан Тоорт олон мянган жилийн өмнө Тоорын өвөө Боор харанхуйн эльфүүдийг ялж тэдний гараас Итерийг булааж аваад хүн олохооргүй газарт нуусан тухай ярьж өглөө. Түнэр харанхуугаас гаргаж авсан Итер нь өөрийг нь тээгчийн биед оршиж тухайн хүний амиар тэжээгддэг аж. Эртний хүчрхэг шүтэнүүд бүгд чулуун хэлбэртэй байсан бол Итер л ганцаараа шингэн байсан. Тиймээс байнга хөдөлж өөрчлөгдөж байдаг. Малакит Итерийн хүчийг ашиглаж ертөнцийг бүхэлдэн түнэр харанхуйд автуулахыг хүссэн. Гэвч миний эцэг Боор эцэстээ ялалт байгуулж тэднийг бүгдийг нь устгасан юм. Итерийг тэдэндээ хамт устгасан гэлцдэгч одоо энд ингэж байж байдаг. Гүн нойрноос сэрсэн Малакит өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдэж үнэн ч дайчдынхаа нэгэн онцгой шингэнийг тарьдаг. Тэр шингэн эдэвхчвэл тэр хэндэж дийлдэхээргүй аимшигтай хүчрхэг араатан болж хувирах байлаа. Тэгээд Малакит тэрнийг зориуд Асгардчууд руу илгээж баривчлуулна. Тэрний дотор аимшигтай хүч нуугдаж байгааг мэдээгүй Асгардчууд тэрнийг шууд Асгардын гянданд хүргэлээ. Энэ үеэр Тоор Жэйнд 9 хаан улсын талаар мэдих бүхнээ ярьж өгч байлаа. 9 хаан улс бүгд Асгардыг тойрон иргэдэг болохыг 5,000 жил тутамд 9 гараг яг нэг цэгт давхарддаг гэдгийг тэр үед ертөнцүүдийн хоорондох үүд хэсэг зуур нээгддэг гэдгийг тэрэнд тайлбарлаж өгдөг. Жэйн ийм давхцлын цэгтээ таарсан учраас өөр ертөнцид очиод Итерт хүрсэн нь тэр байж. Хэрвээ Жэйн тэндээ дахиад жаахан л удсан бол давхцал харилж Жэйн тэндээ бүрмөсөн үлдэх байсан гэдгийг ч бас Тоор тэрэнд тайлбарлаж өгнө. Одон надад шинэ найзуудыг авчирсаар л байна. Би чамайг тухтай байлгахын тулд чадах бүхнээ хийнэ. Чиний өөрийн чинь үйлдэл чамайг энд авчирсан гэдгийг чи ойлгох ёстой. Чи эцэг, тэр чинь миний эцэг биш. Тэгвэл би чиний ээж биш үү? Жэйн Фостер, Асгардын хатан миний ээжтэй танилцсан. Энэ үеэр гянданд Малакитийн дайчин араатан болон хувирж эхэлж байлаа. Чи шатаар яваад зүүн эргэх хэрэгтэй. Ийм олон дайны ард гарч чад байхад л миний хатан надад санаа зовсон хിവэрэ. Чи миний хэлсэн бүхнийг хийгээрэй. Юу ч асуухгүй шүү. Ойлголоо хатантаа. Малакитийн дайчин гяндан төвөөхтэй зэрэгцээд харанхуйн эльфүүдийн хөлөг онгоцнууд Асгард руу давталж эхэлцгээв. За бажгараа борон гэс та нартай нэг гоё юм хэлээдгий. Шинэ оноо шинэ гар утастай өгтмөр байна уу манайхан? Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид 12 дугаар сард утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй боллоо. Тодруулах юм бол та Unitel-ийн салбарууд болон Tokyo App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дүнгээс хамаарат сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Жишээ нь та iPhone 17 загварын гар утас авах юм бол сар бүр 50 ГБ дата, жилд 600 ГБ дата бэлгэнд авах нэ. Tokyo App-аар лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуулалт дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31. Гал зовж. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Цаашаа бол аратан минь. Чи надад хэрэгтэй нэг зүйлийг авч явсан байна да охин минь. Гэд Малакит Жэйн биш гэдгийг мэдээд уурлаа. Мөн шулам Итер хаан байна. Би чамд хизээч хэлэхгүй. Би чамд итгэж байна. Энэ үеэр Тоор Одон хоёр тэнд хар хурдраа ирсэн ч харамсалтай нь Фрига амьсгал хураасан байлаа. Асгард даяараа хайртай хатныхаа хойноос харуулсан гашуудж бүгд тэрний өшөөг заавал авна гэж амлацгаана. Тоор Жэйнийг дагуулж харанхуй ертөнц рүү явах хүсэлтэй байгаагаа Одонд хэллээ. Энэ тохиолдолд Малакит Итерийг гартаа оруулахын тулд тэдний гарцаагүй дагаж ирнэ гэдгийг Тоор мэдэж байлаа.
Тиймээс тэрнийг отож угаад устгаж болно гэж тэр бодно. Гэвч Одон хаан энэ төлөвлөгөөг хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж байлаа. Бид энэ аюултай зэвсгийг дайснуудынхаа гарт оруулах эрсдэлтэй алхмыг хийж хэрхэвч болохгүй. Аргагүй байдалд орсон Тоор итгэлтэй найзуудыгаа цуглуулад цаашид яах талаараа зөвлөлдлөө. Тэгээд тэр Локитой зөвлөлтөхөр шийдэж Генданд очдог. Генданд болсон үүмэний үеэр Малакитийн аратанд ордон руу нэвтрэх замыг зааж өгсөндөө Локи одоо ч өөрийгөө буруутгана. Учир нь үүнээс болоод тэр Асгард дэх хамгийн хайртай хүн болох ээжигээ алдсан шүү дээ. Ингэж нэг ирэх гэж ах минь. Ээж их зовсон уу? Би чамтай уй гашууга хуваалцах гэж ирсэнгүй. Харин чамд илүү дээр зүйл санал болгохоор ирлээ. Өшөөгөө авахыг надаас дутахгүй хүсэж байгааг чинь би мэдж байна. Намайг Асгардаас зогдоход туславал би чамд өшөөгөө авах боломжийг олгоё. Юу чамайг надад итгэхэд хүргэв? Би бишээ. Ээж чамд итгэж байсан. Хэрвээ чи надаас урах юм бол би чамайг зүйл дуусгана. Хизээ эхлэх үү? Ингвэл дээр байна уу? Арай дээр байна. Ингвэл бүр дээр байна. Чамайг арга иж шидэн дуртай гэж бодсон юмсан. Чи чинь тийм ээ. Би Локи. Чи миний тухай сонссон байх. Үүнийг Нью-Йорк хотын төлөө. Юу болоод намайг дуудуулав? Урван тэрслэлт эзэнтэй. Хэн тэр үү? Би эрхэмдээдсэ. Тоорыг ямар ч үнээр хамаагүй зогссоо. Одны тушаалаар Асгардын дайчид тэднийг барихаар ирсэнд Тоорын найз Сиф тэднийг саатуулахаар үлдлээ. Ингээд Тоор, Локи, Джейн гурав Малакитийн унжирсан хөлөг онгоцонд сууцгаана. Тоорын найзууд хамгаалалтыг саатуулж байх зур тэд Малакитийн цэргүүдийн унжирсан хөлөгт суугаад хотоос зугтсан нь тэр байлаа. Хотын хамгаалагч тэдний хөлөг рүү буудаж эхлэхдээ зэрэгцээд Асгардын хөлгүүд тэднийг дагаж эхэлнэ. Энэ үеэр Тоор Локиг хөлгөөсөө түлхэж унгаад өөрөө Джейнийг тэврээд онгоцноосоо үсэрсэнд Тоорын найз Фандрал тэднийг жижиг хөлгөөр тосож авдаг. Тэгэд тэд зөвхөн Локигийн мэдих нууц гарцаар дамжуулаад Асгардыг орхиж өөр ертөнц рүү хөдөлцгөөлөө. Джейнийг энхүү Асгардаас гарч явсныг Малакитч тэр дөрөө мэднэ. Тиймээс тэд Асгард руу давтлах төлөвлөгөөгөө орхиж Итрийг өөрсдийн болгохоор мэлтгэж эхэлцгэн. Энэ үеэр Джейний бие баг багаар муудсаар байлаа. Чамайг хайрладаг цорын ганц эмэгтэй удахгүй чамайг орхино. Тэгвэл чиний сэтгэл ханах уу? Сэтгэл ханах гэдэг миний мөн чанарт нийцэхгүй. Тэгвэл бууж өгөх гэдэг миний мөн чанарт нийцэхгүй. Одны хүү гэж. Би зөвхөн одны хүү биш ээ. Ээж чамаас гадна намайг хайрладаг байсан. Тэр надад итгэдэг байсан. Итгэлээ. Ээжийг чи хамгаалж чадаагүй үсттэй. Чи Гендангаас ямар тус хүргэсэн? Хэн намайг Генданд тойрсон юм бэ? Хэн гэдгийг чи сайн мэдэж байгаа. Чи хинээс ч илүү сайн мэдэж байгаа. Гэхдээ ээж бид хоёрыг муудалцаасаа гэж хүсэхгүй байх байсан. Чи надад итгэж чадахгүй байсан ч миний уур хилэнд итгэж болно шүү. Энэ үеэр дэлхий дээр үлдсэн Дарси дагалдангийнхаа хамтаар олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан хэрэгээр түр саадуулагдсан байсан доктор Эркийг суллаж авч байлаа. Эрк суллагдсан даруйдаа гаргуудын давхцал ойртож байгааг мэдээд баярлж шууд Джейний лаборатори руу хөдөлдөг. Харин нөгөө талд Джейн, Тоор, Локи гурав харанхуун эльфүүдийн толгойлогч Малакит руу ирж байлаа. За, чи билнэ үү? Билээ. Намайг Фригагийн хойноос гашуудна гэж чи яаж бодов? Би та нарын хэн нэгний хойноос гашуудах хүн мөн үү? Малакит, би бол Йотун хэмин Локи. Би чамд бэлэг авчирлаа. Локи, одоо. Мо тэнийг чи ерөөсө сургамж авахгүй маа. Уучлаарай. Намайг уучлаарай. Би аавд чамайг өнөөдөр юу хийснийг хэлэх болно. Асгардд үлдсэн Одын хаанд Локиг амиалцсан тухай эмгэнэлт мэдээ ирсэнд тэрээр ихэд харамсан гашуудахын зэрэгцээ тушаалыг нь зөрчиж дураараа явсан Тоорд хилэгнэн ууралдаг. Энэ үеэр Тоор Джейн хоёр шуурганаас толгой хоригдохоор нэг агуу руу орцгоно. Тэгсэн гинт Джейний утас дуурсанд тэр гайхлаа.
Тэгээд эргэн тойрны анхааралтай ажигласны эцэст дэлхий дээр байхдаа хүүхдүүдтэй хамт портал руу шидэж байсан зарим зүйлс тэнд хэвтэж байгааг анзаарчээ. Тэгээд Тор Жэйн хоёр дэлхийдээ холбогдсон портлоор дамжиж дэлхий дээр хурж ирцгэлээ. Тэгээд шууд доктор Эриктэй уулзахаар явуулна. Доктор Эрик ертөнцүүдийн хоорондох портал нээх чадaltaй төхөөрөмж бүтээсэн байж Малакид 9 гарагийн давхцсан цэг дээр итрийг ашиглаад ертөнц даяар түнэр харанхуйг бий болгохоор төлөвлөж байгааг Тор Жэйн хоёр мэдэж байлаа. Энэ үзэгдэл өмнө нь болж байсан учраас тухайн үеийн иргэншлүүд бүгд үүнтэй холбоотой гайхамшгуудыг бүтээсэн болохыг доктор Эрик олж тогтоожээ. Тэгэд тэр бүх цэгүүдийн огтлцлын цэгийг тодорхойлж тэр цэг нь давхцал тохиох цэг гэж тэдэд үгэнцгэн. Тэр цэг нь Английн Гринвич байлаа. 9 гарагийн давхцлын цэг дээр итрийг ашиглахыг хүсвэл Малакид Гринвичэд ирэх болно гэдэгт тэд итгэлтэй байсан учраас бушуухан тэнд очиж тусгай төхөөрөмжөө зааж эхэллээ. Малакид ч тэдний таамагласан ёсоор Гринвичэд ирсэнд айд сандарсан хүмүүс үүмд сандран зовгтож эхэлнэ. Энийг мэдчихсэн Тор амжиж ирснээр тэр хоёрын хооронд ширүүн тулаан өрнөнө. Давхцал 7 минутын дараа бүрэн нөлөөлж эхэлнэ. Бидэнд цаг багуултлаа. Жэйн. Давхцал оргилдоо хурч байна. Наадах чинь зогсоож чадах уу? Эндээс болохгүй. Бид илүү хортож чадахгүй. Би чадна. Малакид харанхуй ирж байна. Чи үүнийг ирчин болохоор ирээ юу? Би чамайг буулгаж авахар ирлээ. Чи үүнийг зогсоож чадна гэж бодоо юу? Итрийг устгах боломжгүй. Харин чамайг болно. Бүгд зүгээр үү? Энэхүү шийдвэрлэх тулааны дараа Тор Асгард руу буцаж Одон хааны өмнө очлоо. Гэвч энэ удаад Одон тэрнийг шийтгэх биш. Харин 9 хаан улсыг аварсан хэмээн магтан сайшааж Асгардын хаан Синтид суух хэрэгтэй болсон гэдгийг нь хэлдэг. Аава, би Асгардын хаан болж чадахгүй. Асгард болон 9 хаан улсыг эцсээ хүртэл хамгаалах болно. Гэхдээ би хаан ширээнээс энийг хийж чадахгүй. Би агуу хаан байхаас сайн хүн байхыг илүүд үзнэ. Нэг хүн хаан Синтид суухыг хэтэрхий хүсээд харин нөгөөх нь хүсэхгүй юм. Миний үлдээсэн өв энэ юм гэж юу? Локи нэр төртөөр амиа өгсөн. Би ч тэрний оронд байсан бол адилхан байх байсан. Энэ хангалттай агуу өв биш гэж юу? Наадах чинь чинийх. Хэрвээ чи барих зохистой бол би хичээх болно. Би хүүгээрээ маш их бахархаж байсан ч энийг илэрхийлж чадахгүй. Тиймээс чин сэтгэлээсээ хэлье. Явда хүмүн. Баярлалаа аваа. Үгүй, харин чамд баярлалаа. Торийн найзууд цуглуулагч хожид Танелэр Тиван гэгчдэр ирцгэлээ. Оо, Асгардчууд. Ямар сайн хэрэг вэ? Та биднийг яагаад энд ирснийг мэдэж байгаа шүү дээ. Мэдлгүй яах вэ? Гэхдээ та нар яагаад энийг Асгардд хадгалахгүй байгаа юм? Тэсэрэг Асгардд байгаа. Тиймээс хоёр хязгааргүй чулууг нэг дор хадгалах нь мунхаг хэрэг болно. Маш ухаалаг хэрэг байна. Энэ зүйл энд миний цуглуулгууд донд туйлын аюулгүй байх болно гэдгийг би та нарт батлан хэлье. Тийм байвал сайн байна. Нэгийг оллоо. Одоо тав үлдсэн. Жайн түрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Маруулын зурлууд маань ч тэгэд галзуу болохоор улмал галзуу сонирхолтой болсоор байна да, тийм ээ? Мөн блогийнхэн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаж байна. Таалагдж байгаа бол та нар маань We Need More Marvel энэ 2026 гэсэн комментиг үлдээгээрэй. Арай урт ч юм уу?
Зүгээр Marvel 2026 гэсэн ч болно шүү заяа. Тэгээд та нартаа энэ гоё киноны тайлбарыг Unitel-тэй хамтран хүргэлээ. Гиснес манайхан та нар маань шинэ оноо шинэ гаруудтай өгтмөр байна уу? Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид 12 дугаар сард утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй боллоо. Тодруулах юм бол та Unitel-ийн салбаруудад болон Tokyo App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дунгаас хамаарат сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Жишээлбэл iPhone 17 загварын гар утас авбал сар бүр 50 ГБ дата, жилд 600 ГБ дата бэлгэнд авах нэ. Гал зөвөж Tokyo App лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуул дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31. За тэгээд та нар маань subscribe дарж амжаагүй бол саба дараад адарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм шүү. Өнөөдөр галзуу анимашн сувгтаа бас лайк саба дарахаа мартуу манайхан хэдүүлээ штэ. Christmas шинэ жилийн хитэн гоё киногаар удахгүй эргээд уулзцгаая. Тэр болтол түр баяртай.